сайн байцгаана уу? Part 2-т тавтаа морил. За, үргэлжлүүлээд бүгдээрээ миний зурхааг сонсъё. Тэгээд өмнө нь миний бичлэгийг үзээд тань таалагдсан уу? Хэд бол хэлсэн зүйлс нь маш их надад таарсан. Тэгээд яг хүүхдийн тал дээр бол мэдээж болоогүй зүйлс бас байна. За, бүгдээрээ үргэлжлүүлээд бичлэгтээ орцгоё. Монголд юу? За, Монгол улс сайн байна. Миний түрүүнд аавтайгаа уулзаад өөрчлөлт хийж мөрөө. За. Тэгээ өмнөх бичлэгэн дээр бас хэлсэн би энэ 100 аавтайгаа ингээ уулзах гэж байгаа. Аавтайгаа ганцхан биш аавын талынхан, аавынхаа гэр бүлийнхэнтэй танилцах гэж байгаа. За яг гоо таны хувьд бол 90 очоо яваад амьдрахад болно. Яг өөр газар ингээд бүр нэг ингээд энэ чи эдний иргэншил болъё гэдээ явдаг штэ хүн тийм иргэн болъё гэдэг. Бол тэгж явахгүй байна гэж харагдчих. За би иргэншлээ солих асуудал дээр өөрийнхөө хувьд болохоор ерөөс солихгүй гэж боддог байхгүй юу. За Монгол паспорттай Монголын иргэн байгаад за ерөөсөө мөнгөтэй баян юм болчих. Тэгэл хүссэн газар руугаа явжээ. Хэрвээ цанхуугийн баталгаа шаардаад байгаа бол байна гэж үзүүлчихдэг тийм зөвүүн анаа болъё гэж бодоод байгаа. Тэрнээс надад ерөөсөө ингэж иргэншлээр солих Япон паспорт, Америк паспорт авах гэсэн ерөөсөө бодол авахгүй. Тийм. Гэхдээ яг Америкийн ногоон карт эднэрийг авч болно. Гэхдээ иргэншлээ солихгүй гэсэн юм бодолтой байдаг. Би бас өөрөөсөө илрүүлсэн зүйл нь би айгу үндэсрэхэд тийм хүү юм байлээ. За ерөнхийдөө сэтгэл зүйн сургалтууд дээр болохоор нөгөө нэг аавын талтай холбоотой зүйл нь санхүү амжилт ийм ажлын карьер байдаг байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо сэтгэл дотроо та аавыгаа юу гэж боддог вэ гэдэг чинь таны санхүүгийн байдалд чинь нөлөөлдөг. За жишээлх юм бол аав нь одоо ингээм хамт байдгүй орхио явцсан ч юм уу те салцсан ийм тохиолдолд аав гэсэн одоо орон зай юм хоосон байдаг. Тэгээд иймэрхүү сэтгэл зүйтэй аавыгаа одоо ингээ байдаггүй орхио явцсан гэсэн юм бодолтой охтууд болохоор жоохон зугаалаад байдаг ч юм уу те өөрийг нь хайхардгүй өөрт нь муухай ханддаг ийм эрэгтэйчүүдийг сонгох гээд байдаг. Тэгээд бас ажил мэргэжил дээр ч гэсэн өөртөө итгэдэггүй одоо юу гэдгийг зоригтой алхам хийдэггүй ийм аимхаа шинж чанаруудыг ингэж гаргаж ирдэг. Тэгэхээр энэ сэтгэл зүйн асуудлыг шийдэхийн тулд одоо зурхаач маань бол одоо оронч маань болохоор намайг аавтайгаа уулзаа гэдэг аахгүй. Тэгээд аавтайгаа уулзснаар одоо багын гомдол тайлагдах ч юм уу те буруу ойлгосон зүйлсийг би зөвөр ойлгох ингэсний үндсэн дээр одоо нөгөө нэг санхүүгийн асуудал том шийдлүүд гаргахтаа зөрөгтэй байна гэсэн үг аахгүй. Тэгээд ерөнхийдөө аавгүй аавтай өссөний одоо гол зүйл чинь юмн дээр зөрөгтэй ханддаг үгүй юу гэдэг дээр айгүй их гарч ирдэг юм билээ. Одоо ингээд 30 насны өндөрлгөөс харахад анхаарах зүйл бол та өөрийгөө их сайн бодож явах хэрэгтэй. Өөрийгөө танихгүй ойлгохгүй ингээд нэг жоохон төөрөлтөд яваад идэг. Нэг иймэрхүү шин чанар харагдаж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр таны өнгөрсөн амьдралтай ч холбоотой байна. Та ерөнхийдөө бол өнгөрсөн амьдралдаа одоо нэг төрлийн бас их бусдад гэр бүлийнхаа төлөө өөрийгөө золиослсон, зориулсан ийм хүн гэрлэл гэдэг зүйл таны амьдрал маш их чухал нөлөөг үзүүлж ирсэн. Гэр бүлтэйгээ одоо амьдрах тий одоо юу гэдэг хань ижилтэйгээ амьдрах энэ нөхцөл байдал чинь бол таны хувьд их чухал амьдрал одоо байсан. Энэ насандаа болохоор та яг энэ арга барилаараа одоо бас ингээл амьдраад яваад идэг гэж бол харагдаж байна. Таны хувьд яг гол зүйл маань энэ насандаа илүү амбицтай бол өөртөө итэг, өөрийгөө ол, өөрийгөө сорь, олон зүйлүүд сонирхож байгаа бол бүгднийг барьж тавиад хий. Тэгжиж та өөрөө энэ насандаа амьдрал чинь нэг тийм зоригтой одоо зүг чигтэй болж харагдаж байна. За тэгэхээр энэ дээр одоо яг миний үндсэн зүйл гарч ирж байгаа байхгүй те би сайхан хүнтэй суусан ингээд гэр бүл ажил амьдрал гээд яг гэр эзэгтэй эхнэр хүний маягаар ингээд явж хахад нэг юм надад ингээд дутаад исэн байхгүй би ингээд аз жаргалгүй байгаагаа мэдрээ тэр нь миний нөхрөөс болоод байгаа юм биш санхүүгийн асуудлуудаас болоод байгаа юм биш зүгээр би аз жаргалгүй байсан ерөөсөө өөрийнхөө дотрыг сонсохгүй л яваад исэн би чи юм амбицтай олон нийтэд юм хийх сонирхолтой ийм хүн байгаа байхгүй юу. Тэгээ тэрийгээ ингээд дараад ингээд жирийн амьдралаар ингээд яваад хар дотроос ингээд ерөөсөө бачимдаад байлгаж чаддаггүй. Тэрнээс биш ингээд гэр бүлээсээ хоол хийж байгаасаа ч юм уу те ингэж кайф авдаг төрлийн эмэгтэйчүүд байдаг. Угаасаа тийм ихийн инстинкттэй ээж байх юм зориултын хүмүүс гэж тусдаа байдаг юм билээ. Тэгэхээр би өөрийгөө ингээд одоо олоод эхлэн гут би чи амар юм амбицтай хүн байгаа байхгүй юу. Тэгээд амбицыг дарах тусам буруу сувгуудаар гардаг. Түрүүн би өмнөх юугаараа хэлчихсэн те. За зарим хүмүүс бол алкогол хэрэглэдэг ч юм уу те. Эсвэл миний хувьд болохоор Netflix ингээд донтцсон байсан. Тэр хийлж бусдад ингэж ил гарга ер нь бол айгүй тийм юу юм байгаа даа. Царай төр хүнд хүрэх энэ байдал чи айгүй хүмүүс нөлөөлж байна.
Дээрээс нь та бас хүмүүст их тийм гоё харагддаг. Болгоомжтой зүйл гэвэл янз бүрийн хэрэг төвөгтэй газраас маш хурдан одоо явах хэрэгтэй. Бусдад одоо ямар нэгэн байдлаар буруутан дандаа болчих гээд байдаг нэг юм нөлөөлөл танд харагдчихэв. Ямар ч зүйл хийсэн буруутан болчиход байдаг ч юм уу эсвэл за энэ дээр болохоор хүүхэд байхад болохоор ингээд нэг юм хум болоод тэгэл ер нь хүмүүсийг толгойлох тий ямар нэгэн зүйл одоо үйл ажиллагаа хийхэд би ер нь толгойлогч болчих гээд байдаг юм талтай байсан. Тэгэхээр тэрийг маань ер нь хэлж байгаа. Хэрэг төвөгтэй холбоотой газар явж байгаад тааралт бол та орооцолдох ийм хил амд өртөх юм байдал чи идэвхтэй харагдаж байна. Тэгэхээр хүнд хэцүү зүйл бол тэр газраас маш хурдан цугтаах, явах хэрэгцээтэй. Ямар ч одоо асуудал төр. За нөгөө талаас болохоор таны хувьд хүмүүс таныг маш олон хүнтэй андуурах гэсэн өндөр боломжтой байна. Царай төрхий чинь хүнтэй андуурдаг. Тэгээд танд гэж хэлэхэд янз бүрийн төрлийн зүйлүүдийг сошиал дээр хийгээд ирэхлээр үүнийгээ дагаад маш олон санхүүгийн одоо саналууд боломжууд танд ирж эхэлнэ. Тэгэхээр санаа зовох зүйлгүй ерөөхдөө бол маш бүтээлчжил одоо удахгүй залгана. Тэгэхээр бүтээлчжилүүдэд үйл хөдөлгөөнөө эхлүүлэх хэрэгтэй. Ялангуяа эх жилийн зуны саруудад ер нь бол маш олон бүтээл санаануудаа хийгээд идэвхтэй болгоод 24 онд яг та бодитойгоор хөдөлгөөн өөрчлөлтүүдэд орж эхлвэл маш амжилттай болно. Янз бүрийн хоббиороод байгаа зүйлүүдийг та хийгээд байх юм байна гэж харагдаж байна. Тэгээд л танд янз бүрийн ажлын саналууд ерөнхийдөө дараагийн хийх бүтээх зүйлүүд ч орж ирж байна. 2023 онд би за одоо дахиж ингээ хүсэхгүй байгаа зүйлээ хийхгүй би ингээд цэг тавьж ингээд сэтгэл дотроо ингээд эцэлсэн. Тэгээд би өөрийгөө ажилд авлаа гэд тухайн үед нэг пост хийжсэн байхгүй. Өөрийнхөө студиэс та бүхэндээ ингээд бичлэгийг хүргээд өөрийгөө ажилд авсан ингээд сууж байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн өөрийнхөө хүссэн зүйлийг өөрийнхөө хоббинд зориулж ингээд амьдрна, ажиллана. Тэгээд энэнийхээ төлөө бас өөрийгөө санхугаар гэр бүлээ бас авч явах юм цаашдаа зорилготой юм эмэгтэй болсон байна. Таны хувьд ийм байна. Энэ 2023 он биш үү? Таны маш юм чухал жилүүдийн нэг. Маш зоригтой өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх жилүүд байхгүй юу? Сэтгэл зүйн мухарт байдаг айдас, стресс, асуудлууд дээрэс нь өөрийгөө ингээд бас хориод төвчсөн хэсгүүдийг та ингээд задлж харах юм боломжийн том жил гэхгүй. Хүмүүс зөвхөн ажил бүтэж байгаа жилүүдийг л амжилттай том жилүүд гэж хардаг. Яг үнэндээ бол тийм биш. Та өөртөөгөө ажиллаад өөрөөсөө хэрэгцээгүй болсон зүйлүүдэд явуулаад амьдралдаа нөгөө move on хийдэг юм том хүчлэгч нь энэ 23 он баггүй юу. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд, оюун санааны хувьд, материаллык байдлын хувьд, гэр бүл амьдралын хувьд, орон байр, газар нутгийн хувьд хүртэл ингээд та яг суур зүйлүүдэд тавьдаг жилүүд рүү залгаж орж эхэлж байна. Тэгээд энэний үндсэн дээрээс юмны үндэс суурийг тавьсны үндсэн дээрээс 25 26 гэсэн жилүүд өөрөөр амьд маш том амжилттай том одоо ажлуудыг эхлүүлэх жилүүд рүү орно. Тэгэхээр энэ дээр ингээд хүмүүс сайн болох жилийг сайн гэж бодоод муу юм болох жилийг муу гэж боддог байхгүй юу. За жишээлбэл хавдрын онш сонсон жил бол хүний амьдралын хамгийн хэцүү жилүүдийн нэг шүү дээ. Гэхдээ миний хувьд бол эргэлтийн цэг байсан байхгүй юу. Миний хувьд би өөрийгөө сонсох, дотоод хүнээ ойлгох, дотоод хүнээ мэдрэх, өөрийгөө олох, одоо сүнсний зорилгоо олох чухал жил байсан. Тэгэхээр альва зүйлийг муу гэж харалгүй энэ бол өсөх боломж. За тэгээд өндөрт гарах хамгийн тохиромжтой үе гэж бодох хэрэгтэй. Тэгээд муу юм бүхэн ардаасаа сайн хичээлүүдийг заадаг байхгүй юу. Энэ жил одоо хүнд хаягдлаа, хүнээ саллаа, мөнгөө ялаа гэхэд бол ирэх жил тийм байна гэсэн үг биш үү. Тэгэхээр өвдгөө гөвөөл босох хэрэгтэй. Тэгээ босохдоо өмнөхөөсөө илүү өндөрт босох хэрэгтэй гэдгийг та бүхэндээ бас хэлье. Наан та нөгөө саваа бэлдэг үед сайл авах гээд яваад байгаа юм шиг ингээд болчиход байгаа учраас 23 оны энэ болж байгаа том өөрчлөлтүүдийг хүмүүст ил харагдахгүй байна. Дотоод сэтгэл зүйн хувьд маш их өөрчлөлтүүдийг өгч байгаа. Дээрээс нь та бас айгүй тийм ирч хүчтэй болоод бодол сэтгэгч нь хийж бүтээх чинь ундарсан ийм одоо дотоод мэдрэмжүүд өгсөн жил чинь эхэлж байгаа учраас энэ жил дээр та ер нь бол өөрийгөө анзаарах хэрэгтэй. Дээрээс нь өөрт чинь байгаа болохгүй байгаа зан чанаруудыг одоо бойлж эхэлнэ. Дээрээс нь одоо шин зүйлүүдийг эхлүүлэхийн тулд та одоо үндсөөрөө тавьж гинэ гэж ойлгож амьдралд ер нь хандуулах сайн байна хэрэгжил. Тэгээд энэ дээр болохоор ерөөсөө өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө таних, тэгээд өөрийнхөө сэтгэл зүг ойлгох гэсэн чухал зүйлүүдийг хийх ёстой юм лээ. Тэрнээс биш одоо юу гэх тийм хуучин үзэл баримтлаараа, хуучин ойлголтоороо, хуучин хийдэг байсан
зүйлээ өдрө болгон хийгээд байвал хизээч одоо өссөн амьдралтай амжилтандаа хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол маш өөрөөс чинь ирч хүч гаргана, өөрийгөө эвдэн тэгээд өөрийнхөө одоо тэр нэг муу чанаруудтай, муухай зүйлстэй, хатан үнэнтэй нүүр тулна. Тэгээд дээрэс нь бүгдийг нурааж агаад эхнээс нь ингээ эхэлж байгаа учраас маш өвдөлттэй байна. Жишээлх юм бол би бол айгүй юм хүүхдэрхүү одоо нэлхамсуу сэтгэл зүйн юутай байсан байгаа байхгүй хүн тандахтаа ч гэсэн тий одоо бол би ингээд хүнтэй яг нэг сэтгэл зүйн насанд би хүрсэн хүний төвшөнд ингээ харилцаж сурч эхэлж байгаа байхгүй юу. Хүүхэд байх юм бол хүн болгон чамаа гомдон штэ. Жохон охин, сайн охин байх юм бол чи бол хүн болгонд гомдно. Тэгэхээр чи 18-аас дээшэл бол чи эмэгтэй хүн болох хэвээр. Таны хувьд үүнээс шалтгаалаад таны өөрөө чинь одоо дараагийн том зүйлүүд эхлэн танд ер нь бол гал их дутуу байдаг хүн байна. Гал гэдэг маань одоо дайраад орох, шийдээд орох, зарим үед нүдэн анаад орох ийм одоо зүйлүүд байж байгаа. Эдрийг та ингээд хөгжүүлэхгүй яваад. Тийм гал дутуу зан чанар гэдэг бол яг хөө миний нэг судалгаа хийдэг. За эхлэхээс өмнө айгүй их судалдаг те. Ингүүл яг хөө тэгвэл яг хөө за энэ нь юм тийм энэ юм гэд бодлогоогоор ингэж юм руу өсөрч ордгоо гэх юм уу. Тэгэд энэ зан чанар маань Японд ирснээс хойш бүр ингээд Япончууд чинь 7 хэмжиж нэг огтлдог хүмүүс шүү дээ. Тэгэхээр эрсдэлтэй зүйл хийдэггүй. Би яг хөө гал жоохон дутуу гэдэг нь миний нэг бие махбод чинь хоёр газар нэг ус болохоор надад ерөөсөө гал чанар ингэж байдгүй юм байна л та. Тэгээд яг хөө энэ дээр гарч байгаа аахгүй юу? Хөгжүүлэхгүй байснараа маш олон боломжуудаа хаачихсан. Гэхдээ зөвхөн энэс ч болоогүй таны хувьд таныг чиглүүлдэг санчир гариг одооноос ингээд танд үр дүнгуудаа баг-багаар өгж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь таны хувьд өөрийгөө голохгүй байх, өөрийгөө үнэлж, хайрлаж, үн цэнтэй гэдгээ таних, дээрэс нь санхүү мөнгөн дээр ер нь бол их тооцоотой хандаж явах хэрэгтэй. Гэхдээ таны хувьд мөнгөний асуудал, санхүүгийн асуудлууд таны амьдралын ер нь бол одоо 20 30 одоо 30 нилийн гараад юм уу 31 нас 35 насуудтай маш их идэвхтэй эерэг өөрчлөлтүүдийг танд өгч байна. За тэгээд ер нь бол хамгийн удаандаа таны санаа зовхгүй зүйл чинь санхүүгийн байдал, өөртөө итгэлтэй байдал. Тэгэхгүй болохоор та ингээд юм айцтай байнга байж байгаа мөнгөн дээр тэгчүүл яах бол ингэчүүл яах бол гэдэг аяг хадгалж одоо гамнаж үрдэг. Дээрээс нь гамнаж ингэж юмыг харьцдаг, хуучин гэд материалуудаа хаях дургу, хуучин зүйлүүдэд байнга өөртөө байлгаж байдаг нэг юм хүмүүс идэвхтэй харагдаад. Тэгээд эднийг муу гэж шугаас таны төрлөх одоо шин чанар, зан чанар чинь. За энэ дээр болохоор яг үнэн би ингээ мөнгө өрөхтэй аягүй ингэж бодож одоо их хэмжээний мөнгө өрөхтэй айгүй их айцыг мэдэрч тий одоо яана ингээл дампуурчих үедэж гэдэг юм те энэ болохоор нөгөө нэг яг багасаа би чинь өөрийгөө ингээд болгох гээд өөрийгөө тижих гээд ингээд ирсэн би мөнгөө хэмнэхгүй бол надад ингээд хүн туслахгүй гэдгийг ингээд мэддэг байсан учраас айгүй юм тооцоотой одоо оюутан байхад ингээд охтууд шоудаад явдаг те би шоудмаар байгаа ч гэсэн мөнгө нь авахгүй тэгэхээр ингээд юмаа ингээд байгаа юмаа айгүй ингээд үнэлж байгаа юмаа айгүй ингээд хүргэхийг хичээдэг тийм зантай. Тэгээ одоо ингээд 30 гарсан ч гэсэн өөрөө мөнгө олдог болсон ч гэсэн ингээд юм авахтаа дандаа юм гими мэдрэмжтэй те яана би юм үнэтэй юмыг авч болдго юм болов яана инэ гэж дандаа ингэж боддог ингээд үн төлөхтөө ингээд баг яана гэдэг ингээд чичирдэг тийм төрлийнх байсан байхгүй юу одоо нэг хэдэн жилийн өмнө тэрийг маань ингээд хэлчихин зурхаан дээр шууд харагдчихээн. Гэхдээ нэг тийм зөрөгтэй нэг юм шинэлэг юм зүйлүүдийг танд жоохон дутаад тэдрээсээ болоод их хөдөлгөөнгүй. Яа тэгэхээр танд маш олон юм газар гэрүүд идэвхтэй. Газар гэрүүдийн юу нэг давуу талтай вэ гэхээр танд байгаа давуу талыг чинь дурдах юм бол маш тогтун, тайван, итгэл даасан одоо ийм хүн та өөрөө мөн. Гэхдээ танд ингээд ярьж ойлголцох, ярилцах, хэлэлцэх дээрээс нь зарим үед зарим үед одоо уурлах ч гэдэг юм. Уурлах хүртэл хүнд муу зүйл бол биш. Зарим үед стрессээ гаргах нь таны хувьд олон төвчнүүдийг тайлна. Тэгэхээр одоо учиргүй таныг уурлаад байгаа гэсэн үг бол биш боловч уурлах одоо энийх баярлах өөрийнхөө азыг турших гормон одоо адреналиныг үүсгэх ийм зүйлүүдийг та хэрэгжүүлэх хэрэгтэй. Хөлсөө гаргах, гүүх, айх одоо юу гэдэг энийх баярлах огцом одоо ийм азаа туршсан зүйлүүд дээр орох ч гэдэг юм. Иймэрхүү байдлыг жоох идэвхтэй болгож иж ажил чинь бас нэг жоохон идэвхтэй явна. Тэгэхгүй болохоор чи ингээд одоо байгаа нөгөө комфорт зондоо та айгүй удацсан байна.
яг л нэг арга барилаар одоо юу гэдэг хүнтэй суух бол мэдээж том риск, том өөрчлөлт мөн үү гэхдээ л та энэ relationship дээр байдаг зан чанаруудаа ашиглаж байгаа л одоо мэддэг л тогтун байдлаараа хандаад яваад байдаг. Ажил төрөл дээр чинь танаас тодорхой хэмжээгээр лидер байхын тулд эр гормонуудыг үүсгэх masculine, feminine гэдэг хоёр юм одоо бод зүйл танд одоо оршиж байгаа бол танд илүү feminine нэг идэвхтэй болчиход яваад. Тэгэхээр masculine-үүдээ идэвхтэй болгохын тулд нэг жоохон бие хаагаа хөгжүүлэгч гэдэг юм уу. Эсвэл бол одоо хурд хүчээс сорих гэдэг юм. Иймэрхүү зүйлүүдийг хийж та ажилчин хурдан бүтнэ. Дээрээс нь social юм хийхэд бусдтай хамтарч ажиллахад энэ талууд ч айгүй идэвхтэй танд эрг нөлөөллүүдийг авчрах шаардлагатай. Тэгэхээр эдгэрийг тэр хөдөлгөөнөөс гадна жоохон чимэх халуун ногоо чинжүү минжүү хоолндоо хэрэгжилж бас идэвхтэй болгодیں۔ Тэгээд дээрэс нь жоохон одоо тийм гацтай зүйл юм бол уухад бас их идэвхтэй шийдэмгээ болж эхэлдэг гэсэн үг. Тэгээд энэ дээр яг хоо би ингээд тайлбар хийхэд би өмнө нь ингээд бодоход хүний аяг ингээ хараад за болохгүй бол яхав дээ гэл ингээ болцдог ч юм уу те нэг тиймэрхүү хандлага бол надаас ажиглагддаг байхгүй юу нөхрийгөө ингээл хараад за энэ хүн дургу байгаа бол болчих энэ төр гэдэг ч юм уу те одоо болохоор хүнтэй би шууд өөрийнхөө юу бодож байгааг ингээд илэн дэлэнгөө хилдэг за би өмнө нь болохоор ингээд трийгээ хилж чадахгүй тэгэнгуутаа ингээд дотроо уур хүрээд гинт нөгөө хүндээ ингээд муухай ажиллах ч юм уу те тийм асуудлууд гардаг байхгүй одоо болохоор таалагдахгүй бол шууд дор нь чиний хэлсэн үг чинь үйлдэл чинь ч юм уу те надад таалагдсангүй одоо яг гол санаа чинь юу юм бэ ч гэдэг юм уу те ингээд хүнтэй эрүүл харилцаа үүсгээд эхэлсэн чинь миний тэр нөгөө уурлаад байдаг зан чанар бол алга болсон ерөнхийдөө уур бол бүгд 100% алга болохгүй шүү дээ тэгээд би уурлах шалтгаануудаа багасгаж байгаа гэсэн үг яагаад би ингээд уурлаад идэм болоо гэдээ эргээ харсан чинь би ерөөсөө хүнд хэлэх юм хэлж чаддгүй хүн байгаа байхгүй юу тэгээд харилцааны одоо доголдолтой гэсэн үг. Тэгэхээр энэ дээрээ ингээд энэ жилээс ингээд эхлээд ажиллаад өөрийнхөө юу хүсэж байгааг тухайн хүндээ эвтэйхэн аятайхан ойлгуулахыг ингээд одоо хичээдэг болсон үнэн байна гэдэг чи одоо бүх сэтгэлийн муухай зүйлээ нөгөө хүн дээр хасгаад байна гэсэн үг биш шүү дээ. Үнэн байна гэдэг чинь яг өөрийнхөө юу мэдэрч байгааг зөв үгээр нөгөө хүнийг одоо гомдохгүйгээр хэлж чаддаг болохыг хэлээд байгаа. Улаан өнгийн хоол хүнс, улаан өнгийн жимс ногоо хэрэглэх хэрэгтэй. Нараар ивэгддэг, нарнаас маш их энерги авч ургадаг жимс ногоонуудыг бас их ашиглаж ийж дотоод одоо галчин сэргэнэ. За тэгээд би энэ жилээс йог хийгээд тэгээд йог хийж эхэлснээс хойш минь насны травмаж гэдэг юм уу, сэтгэл зүйн асуудлууд, за тэгээд энэ одоо нөгөө гал бие махбод үндэс хүртэл сэргэж эхэлж байгаа гэж би бодож байгаа. Яа тэгвэл би айгүй өөр болоод байгаагаа ингээд алхам тутамдаа мэдрээд байгаа. Тэгээд бас Oxford Mindfulness гэдэг нэм самбуу багшийн одоо онлайн meditation бяцлаглалын хичээлд би удаага одоо ингээд хамрагдаад явж байгаа. Тэгээд тэр бол намайг юмдаа төвлөрөх, олон бодлоос чөлөөлөх, яг гол зүйлээ барьж авахд маш их сайн тусалж байгаа. Сурч мэдсэн зүйлүүдээ гаргахтаа жоохон муу байгаа дээ та. За хэднэрийг жоохон хөгжүүлэх хэрэгтэй. Дандаа ямиг бичиж явахгүй бол болохгүй юм байна гэж харагдчихна. Би айгүй мартамхай. Тэгээд бичих дадлыг суулгахыг гэж айгүй хичээдэг. Тэгээд миний хамгийн дургуй юм бичих. Тэгээд өдрөө алхаа ингээд өнөөдөр юу хийснээ бичихийн тэмдэглэл хөтлөхийг гэхээр ингээд цаанаасаа дургуй өрөөд ингээд орныхаа хажууд тавьсан ч гэсэн бичдэг байхгүй. Тэгэхээр энэ дадал ингээд хүн чинь хамгийн хэрэгтэй юмнасаа цугтаадаг гэж яг үнэн байхгүй. Надад бичих хамгийн хэрэгтэй. Тэгээд би энийг хийхгүй цугтаагаад байна гэдэг чинь хийх ёстой байгаа байхгүй. Тэгээд энийг дахиад сонссон чинь би бичиж тэмдэглэхийн тулд заавал ингээд жижигхэн өөрийн дэвтэртээ явж явах хэрэгтэй байна гэдээ одоо дахиад саналаа. Гарагч номын ордон дээр маш олон мэдээлэл бодож хийх юмнууд ингээ өргөн далаацтай ингээ сэтгэдэг боловч эдгэр чинь ингээд газардахтай айгу муу бодит болохтой бас муу нэг одоо бодсон зүйлүүдээ хэрэгжүүлэхэд. Тийм учраас та айгүйх бичиж тэмдэглэж явж иж ажил чи яг тест дараатаа хийгдэнэ. Дээрээс нь бас мартах өвчнүүд тусгаас одоо хамгаалж. Ер нь бол таны хувьд бас ахиул бас их мартамхай болох боломжтой харагдаад байна. Хотоноос бүр мартамхай болов. Тэгэхээр та эднийг аюулсаа одоо мартаж санахгүйгээр яг байнгын бичих хэрэгтэй өрийн дэвтэртэй явна. Тэгж таны ажил үр өгөөж эхэл. Та одоо асуултнуудад дахиад л оршуулаад ер нь надтай уулзахдаа юу мэдээ гэж орё гэж орж ирсэн. Тэр хариултуудаас ингээд яаж яагаад хоёлоо 10 минут дуй шүү дээ. Тэрнээрээ асуултуудаа асууж байна. Одоо орончийн миний ингээд тухайн хүн сэтгэл хангалуун байгаа зүйл нэгдүгээр шүү дээ. Одоо бид хоёрын Skype уулзалт
яг цагтаа эхэлсэн. Хоёрдугаарт ингээд яг 10 минутын өмнө надад сануулга өгч байгааз ингээд одоо ингээ минут чинь дуусах гэж байна. Асуух зүйлээ ингээд асуугаарай гэд энэ ажил хэрэгж байгаа байдал нь насанд хүрсэн хүний одоо харилцаа бит хоёрын дунд яваад байгаа байхгүй. Тэгэхээр надад ингээд маш таатай байсан. Одоо би үйлчлэгээ өндөр үнэ төлөөд үйлчлэгээ авч байгаа шүү дээ. Тэгээд мэрэгчлийн хүнээс авна гэдэг чинь ийм гоё юм байна гэдгийг би ингээ мэдэрсэн учраас та бүхэнд энэ хүнийг ингээд өөрийнхөө туршлагыг ингээ хуваалцаж байгаа шүү. Угаасаа таны аз жаргалаа өгөөд байгаа зүйл чинь олон нийт сошиал одоо хүмүүс нийгэм нөлөөлөх ийм зүйлрүүл та айгүйх дотоод сэтгэлийн аз жаргалаа өгдөг хүн биш шүү дээ. Угаасаа тэ хийгээд ирэхээр угаасаа маш олон асуудлуудыг их сайн ярьдаг, хүргэдэг, хэлдэг ийм хүн болно гэж харагдаад. За яг энэ дээр одоо санхүү гэхээсээ илүү би ингээд охид эмгтээчүүдийгээ өөрийгөө үнэлдэг, өөрийгөө хайрладаг, тэгээ өөрийгөө олсон хүчрхэг, зоригтой, тэгээд бие даасан ийм гоё байгаасаа гэж үнэн сэтгэлээсээ хүсдэг байхгүй. Тэгээд энэ одоо хүслийнхаа хүрээнд би ингээд контентуудаа одоо ингээд хийгээ явж байгаа. Тэгээд энэ болохоор би энийг хийчээд ийм юм олъё гэсэн юм одоо ашигын сэтгэл надад нэгч байхгүй. Тэгээд өөрөө enjoy хийж байгаа учраас өөрөө энэ байгаа байдалтай би гоё байгаа учраас та бүхэндээ ингээ хуваалцаж байгаа шүү. Тэгэхээр миний бас одоо орон зурхаа дээр ингээ зориг маань ингээ биелж байна. Энэ одоо миний сүнсний зориг. Энэ одоо түрүүн сүнсний зориг юу вэ гэж асуусан байгаа хүн бол миний сүнсний зориг бол бид нар сүнсээ баярлуулах зүйлсийг хийж амьдрах. Тэр нь болохоор эмгтэн хүмүүст хэрэгтэй зүйлийг нь хуваалцах, өөрөөрөө үлгэрлэх юм аа. Миний хувьд болохоор миний хувийн одоо зүйлсийг би кат хийгээд оруулна. Гэхдээ та бүхэнд би ингээд амьдралынхаа маш чухал зүйлийг ингээд дэлгэж байгаа. Тэгээд энэ зүйлсийг энэ мэдээллийг ашиглаад өөрийнхөө амьдралтэйгээр эргүүлэх нь би өөрөө тэрнээс биш яг хүний хэлснээр ингээд яг тийм юм болно гэд хүлээгээд байвал амьдрал бол болохгүй шүү дээ. Тэгэхээр маш болгоомжтой хандаарэ. Тэгээд зурхаа гэдэг зүйлд итгэх, хүн гэдэг зүйлд итгэх. За тэгээд хувь заяаг эргүүлэх, өөрийгөө өөрчлөх хүн ганцхан таа шүү. Тэрнээс хэн нэгэн одоо оромч ч юм уу, зурхаач ч юм уу үзэж хардаг хүн биш шүү. Тэгэхээр та өөрийнхөө амьдралыг өөрчилнө, та өөрийнхөө аз жаргалыг олно. Тэгэхээр хүнд найдаж болохгүй. Энийг би дараа өөр бичлэгээр бас ярина. Тэгээд өнөөдрийн бичлэгийг сонссон бүх хүндээ үнэхээр их баярлалаа. Тэрийг энэ цэврээ.